хоолны хамаарал, амттны хамаарал гэж юу вэ? Хүн төрөлхтөн үүсэн бий болсноосоо хойш 3 сая гаруй жилийн турш хоол хүнсний архаг дутагдалд оршсоор ирсэн. Ийм учраас бид амттанд дурлан архаг хэтрүүлэн идэх зуршилтай болсон байдаг. Мөн хоол хүнсний дутагдaltaа уйлдан хүний бие организм ч гэсэн архаг өв хуримтлуулах зуршилтай байдаг. Хүнд хэцүү эсгэлэнгийн үед хэрэглэхээр ялангуяа эмэгтэй хүний бие өр удмаа тээж төрүүлэх, хөхөөр хооллоход зориулж өөхийг хуримтлуулах архаг зуршилтай болсон байдаг ба энэ бидэнд байгалаас өгөгдсөн бие организмын мөн чанар юм аа. Үүн дээр орчин үед стрессийн хүчин зүйл маш их нөлөөлж бидний биеийг таргалуулах үндсийн үндэс болж байна гэдгийг та бүхэн минь ойлгох хэрэгтэй. Ялангуяа өнөө үед дарган жаахан л эвгүй харчвал стресст нь машина ялггүй шүргүүлчихвэл амьсгалын чинь тоо хормын төдий дээрдэж, зүрхний цохилтын чинь тоо огцон өсөж, нүүрч нь барааж, улайж, мэнчин. Үнийн огцон өсөлт, замын бөгдрөл, өвлийн утаа, бага цалин хангамж, хаа сайгүй байх хүнд суртал, хүрлцэхгүй цэцэрлэг, энэлгээд өөргсөн өвчтөн гэх мэт биднийг стресс түлхэхгүй зүйл нэг ч үгүй болжээ. Мөн түнчлэн айдас, төгшөөр, бухимдал, уур уцаар нь хормын төдийд стрессийг бий болгодог. Хүний тарих мэдрэлийн систем нь 2 төрлийн сэтгэл хөдлөлөөс бүрддэг. Эхнийхийг нь симпатик сэтгэл хөдлөл, харин хоёр дахьыг нь парасимпатик сэтгэл хөдлөл гэдэг. Симпатик сэтгэл хөдлөлд стресс, төгшөөр, айдас, хүйтс, бухимдал, санаа зовнил орно. Харин хоёр дахь буюу парасимпатик сэтгэл хөдлөлд сэтгэлийн тайвшрал, амар амгалан байдал хамаарна. Харамсалтай нь энэ хоёр төрлийн сэтгэл хөдлөл хамтдаа зэрэг оршин байж чаддаггүй. Хаана айдас, хүйтс, уур хилэн, санаа зовнил, бухимдал, цувхалдал байна. Тэнд стресс оршин байдаг. Стресс байгаа газар амар амгалан сэтгэлийн тэнцвэр байдаггүй. Хүн амар амгалан сэтгэлийн тайвшрал байгаа үед стресс, санаа зовнил, айдас, хүйтс, бухимдал огт байдаггүй. Дахин хэлье. Энэ хоёр сэтгэлийн хөдлөл хизээч зэрэгцэн оршихгүй бөгөөд нэг нь хүнийг эзэлж байвал дангаараа л эзэлнэ. Заавал нөгөөгөө дарангуйлж байдаг. Сайхан хоол идээд гиз татгалан байгаа тэр торгон мөчид парасимпатик сэтгэл хөдлөл бий болдог. Хүний сэтгэл түр хугацаанд ч болов сэтгэл хангалуун болж ийн гэсэн үг ээ. Стрессээ тайлахын тулд хүмүүс их идэх нь ийм л учиртай юм да. Та нар санаж байна уу? Хүүхэд байх үед биднийг альва нэг зүйлд уурлаж, бухимдад дургуутсахад нэг ширхэг чихэр өчгөл бүх зүйл окей болсон мэт санагдаж тэр дороо л инээд алддаг байсан нь. Энэ өөрөө ирэхгүй юм эцсний дараа парасимпатик сэтгэл хөдлөл бий болдог гэдгийг илтгэж байгаа юм аа. Эдгээрээс дүгнэлт хийхэд стресстэж эхэлвэл ихэднэ гэсэн үг байх нь. Энд бага стресст хэрэгтэй. Стресс тайлах янз бүрийн аргууд байдаг. Миний стрессгүй амьдрах нууц номыг уншиж үзсэн ч болох юм. Энэ номон дээр хүн яагаад стрессдэггүй, стрессээс хэрхэн гарах аргуудыг маш тодорхой бөгөөд энгийн үгээр тайлбарлсан байдаг. Түүнчлэн спорт бол стресс тайлах хамгийн сайн арга гэдэгтээ хүн бүр сэтгэл нийлнэ гэдэгт би итгэж байна.